За part 4 story time-ийн подкаст шид. Let's go. Story time байж. Би хэлсэн шүү дээ. Тийм үү. Өнөөдрийн манай шинэ зочноор Чилүгний 10 жилийн найз бас миний 10 хоногийн өмнө танилцсан найз гэж. 10. За. Чингүн CJ ороод ирсэн. Ноён CJ CJ in the house. CJ Big Smoke Rider in the house. Яг хамгийн анхны бүтлгүүцсэн болцоогоо санддаг. Бүтлгүүц юу гэхээсээ би амар шогийн юм хийж исэн юм аа. Нэг охинд амар шаамахгүй юу? Хитээс 12 2-тай л өснө. Тэр үедээ яг хөө ингээл паркер зугаалал олон юм ийсэн. Нэг шоколад ингээл цуглал нэг охинтой өгчихгүй юу? Нөгөө охинд ингээл харж харж ийсэн кармалчихгүй юу? Тэгэхээр би өөдөөс чи идэхгүй бол би идчихээ. Нөгөө охин шиг амар санаасаа. Ээ өргөл өгчдөг байхгүй юу? Яг хөтэ идээлээс чи нөгөө охинтой шин тэгээд 2 сар бичээгүй. За. Нөгөө би бицэлтэй нөгөө охин чи хариу өгөөгүй. Тэгсэн яасан бэ гэсэн. Өгсөн шоколадаа булаагаад авчдаг залуу илээ гэж намайг ярьдаг байсан юм байлээ. Яа, ямар хэцүү. Чамд ямар нэг тийм байна уу? яг нэг байд юм аа. За. Яам юу нэг ярих хүсэл алга заа. Ингэсэн аахгүй юу? Дөнгөж нэгдүгээр курст ороод нэг охинтой танилцсан аахгүй юу? Тэгээ нөгөөдг нь болохоор ингээд тэр санаач амар хөөрхөн. Тэгвэл царайч хөөрхөн ярьж байгаа байсан ч тийм ингээд. Тэгээд битэр чинь тэгээд ойр ойрхон ер нь бол уулздаг болоо таяа гадуур ингээд уулзч юм авч мэдэл байдаг ус. Тэгээ би чаавс товдоо ингээд тэр охиндөө дээдлээд яваад байна да гэж бодоод байсан аахгүй юу? Тэгж байгаа санаандгүй байдлаар нэг өдөр ингээд уцын нэг эргүүлээд тарж исэн аахгүй. Тэгээд нэг муурны зургуудыг харуулаад би ингээд свайплаад яваал гэсэн чинь нэг охиныг үнсцэн зураг байд. Яса? Нэг охиныг үнсцэн зураг байдیں۔ Тэр чинь охин үстэй. Охин. Оо. За зоочлаа. За. Би тийгээд байх. Don't laugh at me please. Тэгээд нөгөө зөв тоглоомоор асуухгүй юу. Тэгээд энэ хий юм ин гэсэн чинь манай найз охин гэр би тэгээд яг тэр мөчөд би ингээд фрэнд зон цацгаж байдаг. Фрэнд зоноос на чи Бүр worse юм. Бүр өөрөөсөө тэгээд тэр охин ч надтай дээлжсэн ч өөрөө баг бодог өрсгөр нэг сайн найз гэж бодож байна. Яа. Та нар аль нэг зөвгөж бодож байна? Ер нь iPhone дэж гэж бодож байна уу? Ер нь Samsung дэж гэж бодож байна. Apple хамаагүй тэр. Fuck iPhone, Samsung гэх. Гэтэ эцээц ер нь бол утаас шүү дээ. Why хүмүүс ингэж хоёр тал талцах вэ? Гэж нэг хувийн хүмүүс ирдэ гэж. Гэтэ би нэг сая нэг бодлоо л да нэг жоохон сони юм шиг. Тоор анх дээрэмдүүлжсэн түүхээ санддаг уу? Дээрэмдүүлжсэн түүх үү? Дээрэмдүүлжсэн түүх гэвэл Эрдэнэтэд явж байгаад нэг удаа карманда уцаа яцсан. Гүйсэн аахгүй. Тэгсэн чинь миний карманаас миний уцаа унччихэж аваас. Тэгээд би ингээд гүйсэлж байхгүй байхаар нэг найзаараа залгуулад тэгсэн чинь аха та миний уцаа өгчөөч би ингээд замдаа ингээд алуу болгочлаа гэсэн чинь за ойлголоо ахын дөө гэснээ. Ах нь одоо булан руу авчин тэгээд одоо маргаш буцчих гэдэг амшууд мэлхдэг. What the fuck? Аавч тэр очоод нөгөө юу вэ нөгөө iPhone-ы нөгөө Family Application гэдэг шүү дээ. Тэр үзүүлэнгүүд нэр ингэсэн болон руу яваа. Тэгээ тэнцээсээ тасарсан. Ахгүй 5-9 Gold загварнаас. Аавын утсаасан шүү дээ. Тэр ааваас авчаалсан. Нэг удаагүй байж байгаа л тэгэл алдчихсан да. Яа. Би ингээд тоглоом талбар дээр тоглож байсан бохгүй юу? Хашааны цаанаас намайг хоёр бацаалахгүй да. Миний үеийн зөө. Хашааны цаанаас намайг ингээд дуудаж хөөш. Наш. Гэхгүй юу? Тэр би яваад ичлаа. Тэгсэн чинь ингээд шууд заанд авчиж. За. Дүнгүүтээ карма ингээд шууд хашааны цаанаас. Би тэгэхээр юу ч хийж чадахгүй. Тэгээ өмнөж нөөлээ. Нөөлөг. Хөтөө ингээд татчихгүй юу? Хашаа манад над дээр ингээд унаа хийсэн. Яа. Мөнгө. Отолгоо юу ч гоцсон. Утгаж авчиж байгаа хүмүүс. Зүгээр чам хорчиж байгаа юм шиг те. Газар хөвтөлөнгүүд зүгээр ингээд газрын шорон ингээд. Газар ингээд агуу готтой дээрээс дараа тэр үе чи өөлөө баах юм болж ирсэн. Embarrassing тал руугаа биш наа чи ямар азгүй. Тэгээ хашааны цаас дуудаж хахад бид оччихгүй л ахгүй ер нь бол. Чи одоо яваад очсон яриад байсан. Тэгээ яваад очсон. Гин сайлхан болохоор тэгээд Цаа дэрэг чи мэдсээр ээж ээж үү. дээрд чи мэдсээр ээж тэгээ яваад Яг ч ийсэн яхтраа. Тэгээд дэрэм дүүлжсэн биш заяо. Дэрэмний хэрэгт орж ирсэн. Тэнд очиж чилүүг нэр заяо. Одоо би орчлоо. Яагаад тэр чилүүг намайг ингээд дээрэмцэн гэж яг гүтгэхээс илүү ингээд бас гүтгэсэн. Оо зоо. Yes. 10 дугаар ангид байхгүй юу? Чико ингээд дурд судаг, би ингээд хойс судаг гэсэн байхгүй юу? Тэгээ тухайд нэг над ухаалаг уцаа ахгүй. Чико ч нэг iPhone тавьсан. Тэгээ нэг өдөр ингээд Чико балаа дурак заяа. Уцаа доошо хийсэн үү дээшээс мэдэхгүй заяа. Би голдоо ингээд ширээнийхээ доор ингээд тийм холдер үйдэг байхгүй юу? Тийшээ тавьсан гэж хэлээд ирсэн ч байхгүй. Тэгээ би ингээд миний санахаар бол Чико уцаа аваад явсан байхгүй.
Тэгээ буцаж иртээ ууц залгаа очлоо гэснээр надраа оронгод андаа чи болооч ууц өгөөч гэж. Энэ надад тоглож ин гэж бодохгүй. Надад дандаа тоглодог гэсэн юм. Би яг тоглоом шоглоом болохгүй байсан л та. Тэнгүүд нь нөгөө утас нь алга болчиход олдохгүй. Чико ингээд багш тэрж байгаа. Багш захирал тэрж байгаа. Захирал сургууль цагдаа авчирж байгаа. Камер шүүлгэж байгаа. Бүхэл өдөрж юм бас. Бүхэл өдөрж явуулахгүйгээр бүр 7 8 цаг хүртэл байлгасан. Дээрээс олдог ч л өгний үз. Тийм. Бүх хүүхдүүдийг ингээд гүрдэг мүрдэг крамын яга дараа нэг хүүхд болгонтой ингээд цагдаа багш хоёр ингээд тусгаачлан уулзаад за энэ хүүхдийн утсыг авсан бол чи одоо гаргаад ирчихээ. Багш нь хэлэхгүй гэж тэгж мэгж байгаа л хинч гаргаж ирээгүй заа. Тэгсээ Чико хамгийн сүүлд ингээд бүшүн болцсон байхад яг битэр ингээд цуг гараа бисгт чамд цаандаа хандаал гаргаад ирчих. Чи яахгүй цагдаач яваад өгсөн шүү дээ. Миний амар дуртай юм туулааны хэлбэртэй юм робот юу гэдэг байсан бохоо. Оо, Playboy. Тэр манай дүү цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд яг юм цэцэрлэгтээ ингээл бандыг найрах гал байсан юм байна л да. За. Тэгээд гэсэн чи би нэг өдөр гэртээ ороод ирэхгүй юу. За тест нөгөө гоё тоглоом доо гэлс байдаг. Гэрээ буулгаад өрөөгөө тэр чигт ингээд сөхөө матраас нь доор мор байна уу гээл те. Шкаф маха буулгасан чи. Тэгээ маргааш нь би нөгөө дүүгийнхээ цэцэрлэгээс авах гэж явж байгаа хгүй юу. Тэгсэн чи нэг банд миний нөгөө дуулаатай акшн фигурыг барьсан явж ивэл яах вэ? Үгүй ч нөө. Үгүй чи буцааж авсан юм ба тэгээд. Би ягаад жоох хөөгч яаж тэгээд миний наач миний тоглоом гэхдээ нэ штэ яаж тэгээд дүүд чи миний тоглоомыг аваад дүүтэ өгцөө бөгс. Аха. Үгүй мууч гэхгүй заа. Би тань тоглоомыг аваад өгцөө баа гэлээс. Чаас яаж дүүчин тэр бойтойж өргөснө үү гэж. Сүү үнгүй хандлаа эцэг биш Playboy Playboy гэж. Энэ туулааны гоё туулаа ингэ болчихдог байхгүй юу? Нэгүтээ ингээд яангууд ингэ робот болчихдог. Энийг логотой яваа. Чимүний үс жоохон борцгоор байсан бол тэг уртч байсан бол яг Педро Паскал шиг болох. Жижиг яг өстой. Жоохон турцсан бол яг нөгөө Fast and Furious хаана юм бэ лээ шүү дээ. Ми? Yeah. Нөө биш яг хальт харуул яг мөн бохгүй. Let me Google this shit. Ха. Тийм багц. Намаг гэрээ тураад үсээ ургуулчих бол ийм болно. Яг л шүү дээ. Тэ? Махлууд ийм ингээд хатар томчиг боотой. Хоёр нэг хольж болохгүй хоёр хоол хольж идээд уугаад ч юм уу. Regret хийжсэн үе байгаа юу? Би дахианы махыг үхрийн махтай хадаад өгчихсэн. Дахианы мах чинь ер нь бол ингэ сайн болох хэрэгтэй. Ягаад тэгэхээр дахиач ингэ газраас дандаа ингэ юм ингэж цөмж иддэг. Юу ч хамаагүй гэж байгаа шүү дээ. Тийм болохоор дахианы мах ч бол амар их инфекшн байх магадaltaй. Үхрийн мах чинь болохоор бүр сайн болгочих юм бол эрдэн шиг болчихсон. Тэгээд би ингэ бодоотоо урах хийсэн байхгүй юу? Гэртээ яг нэг ингэ дуусах гэдээс нэг дахиад хийсэн. Тэгээд нэг жоохон байхаар би за жоохон үхрийн мах нэмчигээд үхрийн махаа ингэ жоохон зорж мороод. Тэгэл дахианы махаа хийгээд үхрийн махаа зэрэг хийгээл амтлал хуураад дээр нь будаагаал хутгацсан. Тэрнээс хойш би 2 хоног бүрэлдсэн шүү дээ. Яа. Яагаад ч юм бүх юм гарцсан байгаа мөртлөө нөгөө ингээ амт нэг хоолонд амтаад байгаа мó ингээ тэр гаг рефлекстэй болцгоо. Жохон ингээ нэг махны өнөр үнэртэй л Pineapple on pizza. Yay or nay? Наач нэгт пицца биш байхгүй юу? Би бол пицца гэж нэрлэхгүй тэгтээ гоё. Юу юм бэ? Юу гэж нэрлэх? Юу гэж нэрлэх? Тэр үү? It's a pie. Би пиццан дээр ингээ strawberry тавьчихсан. Тэрийг юу болчих вэ? Наач dessert. Би чи нэг 18 19 настайдаа ийм гайд хийж явдаг байсан бохгүй юу? За. Говь руу явдаг байсан. Говь мовоор аялаад хүмүүс жуулчдыг дагуулад нэг орчуулга хийгээд явдаг байсан юм. Нэг бааз дээр бид байрлахгүй юу? Айл хийсэн чи нөгөө би нэг 5 6 айл хийсэн. Тэгсэн дээр гүүн айрагдцсан гэдэг надаа ингээ айраг уулгаал ахгүй юу? Тэгэл би айраг нь уугаад ойд айраг уугаагүй амар гоё юм шиг тийч. Айраг ууж байгаа л машин доорно ингээ машин доорохгүй юу? Тэгсэн чи манай менежер орж ирэн миний дүү чав гэхгүй юу? Оо за. Тэгээ айраг уугаад чав гэдсэн. Тэгээд маргааш нөгөө жуулчтай босох гээд яасан чи гис баслаа болтоо. Яа айр баг хэдэн литр айраг уугуутай чараас 5 6 чав гэдчих чийсэн. Гис бүргээ тэгэл хажууд дээр авчи 0 ус гэсэн юм байхгүй. Тэгээ цаашаага жуулчтай аваад 500 км явах гэсэн бохгүй. Замдаа зогсож болохгүй. Тэгээ яриалаа зогсчул тэгээд үхэнгээ алах га. Тэгэл замдаа юм ярьж байгаа унгаал. За. Жигсэн жуулч. Яна. Гаднаас өндөр орж ирээд нөө хэр би энэ жоохон өмхийн юмнэр яваад байна гэхгүй юу. Тэгээ ашиггүй нөгөө явж байгаа 500 км яваад нэг сумын төв ороод зогсчихгүй юу. За та дэлгүүрээр би 0 орё гээл гүхгүй юу. 0 болцдог. Яа, гэцээ баслаа цаа нэг модон жаглан байна. Тэг ашиггүй нэг гүгээл халаана голгосч чойжилсан байдаг.
тэгэл өстө 2 3 тийш хараад тэгэл хоёр за машин байхгүй юм байна гэж байгаа. Бөксөө ингээл доошлуулаад суусан чи хажуугны машин төрчих. Тэгэл дөрсөр ингээл нүдэ эдэл доош хараад гэл авчихсан. Яа. Айраг чав хоёрыг өстэй хөлж болдгоо юм байна. Тэр ч зүгээр байгалийн детокс юм шүү. Цаанаас детокс хийсэн байлээ. Зүгээр ингээд бүх нарийн гиз чи бүгдийн цэвэрлээ бүх юм чинь гаргаад Йоо би баг нэг элги явуулгацсан байж шүү. 200 subscriber хүрчлээ хөө гэж. Харин тийм те. Хүрсэн юм уу? Бүргээ хий яг уу. 2-7 хоногийн өмнө 70 дээр гацсан шүү дээ. 2-7 хоног төчлэг 10 хоног юм шүү дээ. Бүргээр хий яг уу. Харин тийм үү. Чип тэр үгүйс имжлэг гарах үед баг хитэн subscriber тач байх юм байна. Харин. Ай. Хари дөөш. За одоо энэ дээрээ ингээ өндөрлөе дөө. Дон.